дахь нарнаас жаргах саран хүртэл мандам бадарч явсан миний Монголын өвөг дээдэс орин төвөргөөнөөр дэлхийн цээжинд битсэн мядаршгүй сэтгтэй моритон монголчуудын түүх. Уургатаг найдсан нүдчдийн удам залгсан уяачдын үр сад огшон ярьсан өвгдийнхэн ухааныг өвлсөн уяачийн эрдэм. Өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэснийх өв соёл минь оо. За сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Буян тод хиймэр компаниас зохион байгуулж байгаа Уяачин эрдэм цуврал нэвтрүүлгийн маань ийхүү эхлэж байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцогчид болох өнөө цагийн шилдэг 9 уяачид маань үзэгч та бүхэндээ уралдах өдрийн өмнөх морины хоолны талаар та бүхэнд бас өөр өөрийн өнцгөөс өөр өөрийнхөө бас арга барилаас та бүхэндээ хуваалцсанаа. За үзэгч та бүхэн бас манай нэвтрүүлэгтэй хамт байж энэ сайхан 9 оролцогчоос маань олон сайхан зүйлийн талаар бас мэдж сонсож авч байгаа хаа гэж ингэж бодож байна. Маргааш бас уралдааны дунд сунгааны өдөр байгаа. Тэгээ өнөөдөр морьтондоо ер нь ямар ажил хийлээ? Өнөөдөр нэг ойрхон цогоодна. Жоохны өчигдөггүй такуулахгүй. Зөвлөгөө нь хоолны орын авах маягтай. Тиймэрхүү л ажил. За тэгээ бас өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань гол сэдэв энэ уралдах морины хоногийн хоолны тухай ийм сэдвээр бас ярилцах байгаа. Тэгээд морины хоолыг ер нь яаж тохируулах вэ? За одоо бас маргааш дунд сунгаан болох гэж байгаа учраас сунгаандаа бас тааруулж ямар хоол өгөх вэ? Сунгаандаа тааруулж хоолын жоох гасан та. Тий. Нэр мөрдрөл жоох хоол тэгтэл эртээ жоох хоол нэгцэл юм шиг. Маргааш юун дээр жоох хоолыг гасаал мортуул гэж бодож шүү дээ. За ер нь уралдааны хоолны тухай. Уралдааны хоолны яг нэг үндсэн наадмын уралдааны юу? Хэдэн километр 16 гэдэг чинь тийм ээ. Хоолны ер нь жоох гасыг л мордуулах зүгээр л тий. Хоол арай ойрох юм чи. Тэгээ нөө өвлийн мөрч болохоор энэ юу үсч нь бол хөдөлж өгөхгүй шүү дээ. Жоох гасаад мордуулах гэж бодож шүү дээ. Тий. За зуны үеийн моринд ер нь хичнээн цагийн хоолтой ямар газар хоолж чадах вэ? Үс ургамлыг яаж сонгох вэ? Ер нь бол сайн үстэй газар л очиж хонол дээ. Харж байгаас үсийг урд өдөр нь очиж үзээд их морийг бол бүр бүтэн дүүрэн хоолтой мордуулна. Азаргыг бол сайн гасаал мордуулна. Өглөө эрт мордох юм чи 7 цагт. Шөнө 3 морог бол яриа бичдэг. За ерөнхийдөө 4 цагийн наан барих юм шүү дээ. Тий. Ер нь 4 цагийн дараа дээр мор ер нь гүйц сайхан хоол нь хөдлөөд эхэлдэг шүү дээ. Их морийг бол нөгөө бүр өдөр морддог болохоор бүтэн идүүлэл гүйцэд өглөөл барьж авах шүү дээ. За дээд насны хувьд тийм байдаг байж. Бага насны ядуу ялангуяа даахан насны ядуу ер нь ямар хоолтой мордуулах вэ? Сүүтэй дааг, за сөнгө дааг хоёрын бас ялгаа юу байна хоолн дээр? Ер нь даагыг бол бүр сайн гасна. Гасаасан. Шүн дунд л бариад хагаслаад бариад. Даагны бага дууны хоол бол хөдлөхгүй шүү дээ. Ер нь бол бага дуу бол сайн хоолыг сайн гасаад мордуулдаг. За тэгээд одоо бас манай бусад
оролцогчид уяачд маань одоо бас энэ орны хоол, хоногийн хоол гэдэг тухай бас ямар хариулт өгөх нь вэ гэдгийг та бүхэн бас нэвтрүүлэгтэй хамт байж үргэлжлүүлэн үзээрэй. Нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарцгаарай. Сайхан амарцгаалаа. Өнөөдөр та бүхэнд тэгээ хурдан морины хооллолт гиз тааруулах талаар хоёулаа мэдээлэл өгөх байгаа. За. Тэгэхээр гиз хооллолт гэдэг бол бас уяхад хамгийн чухал зүйлс нэг баг. Тийм ээ. Уралдах одоо маргааш уралдах морины хоол гизийг ер нь хэрхэн тааруулах вэ? Өвлийн цагт. Өвлийн цагт бол би ч одоо хоолных айхтар яадгүй шүү дээ. Хасдаггүй шүү дээ. Өглөө нэг 7-8 хооронд барьчихна. Орой хэд тавгүй. Орой тэгээд өдөр ажлын хийгээл тэгэл. Орой бол эрт тавь шүү дээ. Бас л нэг 6 өнгөрөг бол 7 молоо гэл тавиад байгаа. Ингээд бол өртөө хоолтой. Бас хоол тохируулахад нөгөө мордынхоо тамирыг бас хардаг юм шиг. Тамиртай морины хоолыг бас жоохон хасаад юм. За айхтар ер нь ч тамиртай нэг айхтар хасхан ч өөч. Эхний нэг давхад махвал дээр бас нэг арай арт баг шиг өглөө нэг 4 мөрөт барьж ойж байгаа. Өвлийн мөрөг. Тэрнээс хойш би нэг хоол хахтар яадгүй шүү дээ. Хасдаггүй шүү дээ. Татаад нэг 3 өглөө өөр 2 цагт барьсан мөр өдөр 11 мартад бас айхтар хөдөлдөг л энэ намар содж хөдөлж үзсэн. Нэлээ шингэц удаантай. Гоё олж та арай л юу гэдэг вэ хэл та. Урамлсан арай шимжүүлэхтэй. Бэд гişгүүлээ хасч мартахгүй болохгүй юм л. Гоё бол. Манай энтхий бол яг байдаг. Намар цагтад 8-9 сард бол 9 сар мод бол нэг арай нэг жоохон баг. Тэг татвал татгаал. Тэрнээс өмнө л татах юм байхгүй. Хоол тохируулахаас гадна одоо бүр уяаны эхнээс эхлээд одоо морины гиз тасрахгүй дүүрэ хоолтой гизийг нь солиод гизэнд нь юм үлдээхгүй байх гэдээ бас олон засал ажил хийгдчихэж эцэст морь уралдахын өмнө бас хоолоо тохируулах бах тий. Маа тэгэлгүй яхаа. За ер нь морь уухийн хамгийн гол зүйл ер нь эхлэл буюу эдлэгээ унгаагаа ер нь зүйл юм аа гэж ойлгоод байна шүү дээ. Тэ. Тэгжээч л мөр өрөндөө. Тэр тархангаа хамгаараа шууд яа нэг жоох хамгийн эхлэн эдлэгээ намрынхаа намар бас 100 үйдсэн байгаа над нь бас хойш тавих хариу тавих тэрнээс л талах намар сайхан таргалаад ороод ирэхэд гэрчсийн хамгийн түрүүнд нэг 3 өндөр гаргадгийг л сая тэгжээч л бүрнийхээ сэтгэлээ сайхан тогтоож ижил уянд орох байна. За энэхүү үзэгч та бүхэн дараагийн гал уяатай холбогдож бусд уяачд маань хэрхэн мэдээлэл өгөхийг хүлээн авч үзнэ үү?
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. Одоо ингэж штэ уяас нар чи бас ярьдаг те. Уралд өдрөөс урчны хоол гэж ярьдаг. Урчны хоолыг ер нь та яа тааруулж ин мөрөнд их насны мөр бага дундаа ер нь хөтлөөр гэсэн. За ер нь бага дууны хоол бол ер нь гаснаа тэгт. Өдөө адууны хоол ер нь гасахгүй. Ер нь манайхан бас нэг ойлголт байгаа гэдэг штэ. Мөрний хоолыг хасна гэж яриад идэг. Тэгсэн хасна гэдэг нь одоо ер нь одоо орой тавиад өглөө ярт барихыг хэлээдэг юм аа эсвэл орой одоо эрт тавиад өглөө ярт барихыг хасна гэдэг юм уу? Мөрний хоолыг хасна гэдэг нь Морны хоол чинь тэрч биш л дээ. Зүгээр морны хоол ч юм бол яг хасна гэдэг чинь бол яг шөнө одоо 3 цагт барих, 5 цагт барих тийм ээ. Тэр чинь бол хасах гэж байгаа шүү дээ. тэрнээс өрөөлөө хэдэн цаг тавих нь хамаагүй. Хэдэн цагт тавих нь хамаагүй. Тэрийг яг зүгээр хоол мутамар яаж хооллуулах вэ гэдэг нь эрт тавих, орой тавих хоёроос шалтгаалчлаа. Ерөнхийдөө бол одоо морныхоо ер нь л одоо маргааш уралдана ихтэй өмнөх хорон хоолыг хараад одоо хэдэн цаг тавих уу, хэдэн цагт барих уу гэдэг үеж өөрөө мэдрэмжээрээ. Тий, тэрийг өөрөө харуулна шүү дээ. Та ер нь морныхоо хоолыг ер нь яаж мэдчихвэ? За мороо хараал өөрөө тэгэл. Хүмүүс ч өөрөө хооллоод байгаа гэдгийг тэгээс нэг уян дундор өөрсдөө гэтлэл мэдэгдэн шүү дээ тийм ээ. Сайхан хооллоод байгаа мороо бас жоохон гидсэн нарийсаад байгаа мороо хоол нэр чингээд байгаа мороо орой шингээд байгаа мороо тэгээ мороо хараал өөрөө мэдэн дээ. Тэрнээс л мордныхаа хоолыг уралдах шинэ сайхан тааруулж байна л уралдана. ер нь бас тэгээд нэг хангаа газрын хоол, говь нутгийн хоол, энэ зүүнтлийн тал нутгийн хоол өдөргээд бас нэг арай өөр байгаад шүү. Тий, эдгээр дундаа арай нэг говийн хоол арай өөр босдож адилхан л та. Ер нь тэгээд одоо уралдах өмнөх өдрөн ч гэдэг юм уу одоо солоом молоом өдөр нөгөө солоомор өдөр хоол ер нь тохиол ер нь байдгүй яадаг. За солоом яг өгөөд анхнаас нөгөөд ингээ яваад уралдах юм бол тийм л. Солоом бол мөр тэр гэж үзэн гүйлгээд байдаг. Цэцэг тавиад байдаг л гэж ярьдаг. Тийм бол байхгүй л. Арай жоохон сөрөөдөл, арай жоохон таргадах гадлах юм л тий. Ер нь тэгээд зуны мөрний хоолыг бол бас хасна. За хасахгүй ч өгөх тохиол байдаг л. Хавар өвлийн мөрний хоол ер нь хасна гэж байдаг юм. Ер нь одоо бол ер нь хоол морны хоолсоо болцсон доо. Ер нь болж байгаа үгүй сайхан хооллуулаад мөртөлөд болчиход байгаа шүү дээ. Тэгээ бага дууны хоолыг бол хаснаа. Бага дууны хоолыг бол ер нь дааг магны хоолыг бол 2 цаг 30 минут 3 цаг магаал өгнө шүү дээ. Бага дууны хоолыг бол хаснаа. Том дууны хоол хасахгүй. Ерөнхийдөө бол морны хоолыг бас манайхан ч бас ярьдаг штеп. Уралд өдрөөсөө урчны хоол гэж ярьдаг. Бас морны хоолыг харагдвал бас их нарийн бас чухал ажил байдаг гэдгийг бас манай морьсон мөрөгч байж нараас мэдэх баг. Тэгээ энэ талаар бас та бүхэндээ мэдээлэл өгөх зорилгоор энэ сүүлийн морьсоо орлуулж байгаа Монгол Улсын залуу болд уяаш нараас морьны хоолыг хэрхэн харуулдаг талаар бас одоо мэдээлэл бид нар ард туслаас хуваалцах хүсэрлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгмалтай Group.
Өнөөдрийн манай дугаарт морины хоол гэсэн үндсэн зүйл байгаа. Тэгээд энэ дэр 2-3 асуулт асууя гэж бодлоо. Морины хоол гэдэг тэр 100 жаах нөгөөгөөрөө яаж байгаа. Миний ойлгож байгаагаар бол одоо урдхийн өмнөх өдөр насан дээр морд яаж хоолдог вэ? Тэ? Ажрал их мор гэл. Хоол, морины хоол ер нь жохлол та хамгийн чухал одоо бүтэн жил ажиллаа. Зүв сайн ажил маргааш дөнгөөн тавилна гэж хаталтай шин. Хоолн дээр алдаа гаргал бүтэн жилийн хөдлөлт тэгэл байхгүй болно шүү дээ. Тэгэхээр маш хариуцлагатай байх өдрөлтөө. Уухаас урд өдрийн хоол гэж бас нэг өгөөд тэр ч бас зүгээр нэг хилцэж өгөх шах л та. Тэгэхээр урд өдрийн морин урд өдрийн хоол бол маш хариуцлагатай чухал. Уяачаас жоохон мэдрэмж хаардна ямар моринд ямар хоол өгөх вэ яах вэ. Ер нь бол би үл яг юу яд юм. Морины хоол нэг хасаад байдгүй маа. Нэг тэр болгоны хасаад байдгүй. Яг зүр мэдээж шаардлагатай адуунууд үл хаслгүй байх өдөр чи. Тэр зүм азаргаа адуу усаж жишээ 7 сарын 11-нд азаргч өглөө морчдөг шүү дээ. Тэг чинь бол азарганы хоолыг ер нь бол хасдаг. Цааш бол хасч ил таардаг дэрт мордог учраас. Тэг ер нь чи адуунаас л болж л байгаа юм л та. Зарим нэг адуу чин өөр ингээд морины хоол гэхээр чинь морины сэтгэл зүй өөрийнх нь дэр онцлогт нь бас тааруулах хэрэгтэй л. Тийм хүн сэтгэлдээ тийм тайван дээрс ингээд хөдөлт уян дээр авчаал байхад өглөө иш наруулаад авчаад байсан бол баг орой болтын шаараа зогсчил байдаг. Тийм ал байдаг шүү дээ. Ерөөсөө тайван хөдөлт юус болж исэн байж лээ. Тийм адуунууд чинь бол барагтаа бол хоол нь хөдлөөд гизэн хөдлөөд байдгүй. Тийм тайван чанартай тийм. Тийм адуунуудын хоолыг бол жоохон хасгал хэрэгтэй. Жоон тийм сэргэлэн тийм хөнгөн сэтгэлтэй тийм адуунууд чинь эцэн жоох эрт хөдлөх гээд жоох хүс сэлбэгтэй адуу ч юм уу тийм адуунууд чинь наанаас авчих та нэг одоо хэд төлрөө бол хатаал очиж байгаа шүү дээ. Цаашаа дууралдсан. Тэр орж бас хоол шиг гэдэг. Тэр дээр нэг хүн өөрөө тооцож иж хоолоо өгч л байгаа даа иш нар өөрснөө. Их насны морийг бол ер нь бүр хооллын би бол баг урд өдрийн хоолын ажил хийдүү шүү дээ. Хадгалчихдээ. Уралдын урдын урд өдөр ч юм ажил хийгээд. Их насны мор чинь өдөр морчдөг тий. Хамгийн гол наадам хизээ морь ямар насны морь өглөө хэдэн цагт мортгоо гэдгээс бас шалтгаалаад хоолыг өгж их баг болгож л байгаа юм л. Яг хоолн дээр яхад хоол хасж байгаа тохиолдолд яг зарим хүмүүс хоол гасна гэхээр орой тавил өчргөө эрт барих ч юм уу тийм ээ. Тэр үл жоохон буруу. Морины хоолыг гаснаг бол манай оноох ярьдаг тэр үсэг зөв л дөө. Одоо жишээ нь одоо ингээд 10 цаг иддэг байсан морийг бол өмнө одоо ажил дээр ч юм уу тийм. Шөндөө 10 цаг адуундаа авчдаг байсан адуу хоолыг гасгаж байгаа бол 10 цагаар л хэдүүлэх л өсдөг гэхдээ хамгийн гол нь эрт тавиад эрт барьчих гэсэн үг байхгүй. Тэгээ өглөө нь зогсох хугацааг нь тэрний жоох уртсаад өгч ирсэн шүү дээ. Жоох эрт барьчих жоох ч ирсэн. Тэгж тааруулаа. Жоох хоол нэм хөгөө идүүлчих да. За маргааш жоох тэгэндээ гэсэн маддаг бол жоох аажуу тавиад аажуу барьчих чинь. Тэгээд шингэцээр нь таруулах гэдэг шүү дээ. Тэрнээс биш эрт тавиад аажуу тавиад бүр эрт барих ч юм уу тэгвэл тэгж нэг хүчээр дэж хоол гасах жоох буруу л та. Тэг мал өөрөө стресстэн тэрнээс бол тэр тайван биш болох гэдэг шүү дээ. Тэгээ энэ баг тэгээд одоо бага насны адуу соёолон хязаалан дааг магадгүй энэ хоолонд яа. Ер нь жоохон яг бага адуунууд бол мэдээж хоол багтаал мортуулдаг л даа. Тэр чинь газар ойрхон уралт нь очиод ирэх чинь наанаас жоох яваал тэгэл ойрхон бага газар яваал. Бага адууны хоолыг үл ер нь жоохон гасгатал та. Ер нь гэхдээ дамаа энэ адуу адрагч юмарч бай. Ер нь адууны хоолыг тэр наан тэр ажил дээрч тэр зарим хүмүүсгээл хасч масаал янз бүр болоод байдаг. Миний хувьд бол заавал нэг тийж. Ер нь морины хоолыг өөрийн дэвж хүн уйж байгаа хүн уяач хүн өөрийн дэвж хоолыг хасгатаа голно ш. Уйж байгаа морь бол өөрөө ингээд хоолон тааруулаад иддэг болтол ойрхон чухал байхгүй юу. Тэр чи өөрөө тэр ходоод гисийн агшаага те гиз энэ ямар ч нэг хий хөөгөө болгоод сайхан биеийн гүс тахуулсан болч ирсэн. Зүв сайн байгаа марталж ирсэн. Идэх цагтаа итэл унтах цагтаа унтаал хүний оролцоог өгөөл тэр хоолоо өөрөө тааруулаад ингээд байж идэх зүйл шүү дээ. Тийм учраас ер нь морийг анханаас нь зөв сайн уйцсан морь бол нэх актер гэж зүгээр оролдоод байдаг юм дөө гайв. Тэгэхээр зэрэг өөрийн хамгийн гол нь хоолон тааруулаад иддэг болтол ойрхон чухал. Одоо жишээ нэг л манай говь нутгийн уяач нар ярьдаг л дээ. За төв газрын морд, хангаа газрын мордыг
уяатай нурлах шүү дээ одоо. Хоолтой нурлах та гэл. Тэг говийн хоол энэ говь газар очиж уралж үзээгүй говийн хоол энэ ямар. Миний хувьд бол говь руу говийн аймаг өдрөө явж уралж үзээгүй. Тэгтээ ер нь бол яг зүгээр хойш нэр ярьдаг л тань танзар ярьж л хэдий. Говийн хоолыг хүнд гээд. Мэдээж чинь ургамлынхаа бүтэц төрлөөс хамаарат хүнд хөнгө янз янз байгаа л. Ер нь тэгээд юу адуу ер нь жоон тийм хүчинд яваал нингрээд байгаа адуу гэдэг чинь жоон тийм тамирлуугаа ороод байгаа. Тийм адуунууд ч л жоон тийм их идэт хэлдэг л дээ. Хойш нэр бол санзаар морьтой ханзаараад мэдчлээ бол жоон тийм хүчин яваа жоон тийм давах маягтай болох гээд байгаа. Тийм адуу ч аянда жоохон их идэл амархан багсаал цадхан болоод ингээл ирдэг л дээ. Түүнээс ерөөдөө бүх юм ажтайхан зөв сайн байгаа мөр бол заавал хүний оролцоогоор нөхгүйгээр л хоолоо сайхан ичээл амраал тэгэл бичдэг шүү дээ. Одоо 100 цол ахуудыгээр ингэ чинь өвөл хавар одоо зарим хүмүүс нь ногоон тижээ солом энэгээр тижээ үл зүгээр гэж ярих юм. Юу н тэр солом өвс хоёрын ялгаа юу вэ? Алингоо нь алингоо ямар адуу тижээ зүгээр байна. Ногоон тижээл яг зүгээр манай шиг л одоо хэрэгжлээ л баяж нар хөдөл хэрэгжил баг. Гэхдээ ер нь бол миний хувьд бол тийм бага насны адуун л хүчтэй. Сүг хүмүүсээ даагнууд бай. Тэгээд шүтлэн хязаалангууд өгөхт нөхгүүд янз бүрт. Дээд насны соёлон азраг их мөрч гэдэг юм тийм адуунууд өгдөг юм уу? Ер нь яг зүгээр өгөхөд бол солом бол яг зүгээр өдөө зүгээр шууд өвсний оронд хайж өгөөл. Ногооноор шууд тэгэхээр яг зүгээр хурдан сайхан тийм тамир суугаал ажтайхан сэрэгдэлтэй бяар сууд. Яг үндсэн нэг тижээгээл одоо бид нар чи оёс сэргээр тижиж штэ малыг одоо чинь ингэ сайн эдэлснээр тижиж. Тэнгүүт бас нэг малч нэг тэгээ тижэл авцсан малч бас дараагийнхаа ажил мэл дээр зуны үеийн ихэн дээр бас яг нэг хавар сан тижээг гаргасан бага адуунууд бол ажил даагаад идэх. Бас боломжийн даахан даадаг штэ. Тэг чи яг соломоор нь тижээгүүгээр соломоор тижээгээ тархлуулаад за энд болж ийнэх тархан байна гэж гаргахчаар тэр жоохон тийм соломны хүч худлаа юм шиг үлээ. Зарим нэг адуу ингээ харж яхад гараад жоох ажлын дорон байхгүй болчдөг. Тэгэхээр бас нэг тийм худлааны тийм хий хөөсөн маягийн тархас аваад байт тийм биш байгаа гэсэн. Тийм бодол бас төрж л байсан. Түүнээс биш дээд насны адуунуудаа бол зүгээр өвсөөр дамаа үйл их ажилтаа байгаа дээд насны адуунууд бол сайн байгаа өвсөөгөл бас нэг яг нийт ачаалттай гэж ажилтаах нарийн дээр тийм. Болж сайн нарийн сайн байгаа өвсдөг хэрэгтэй. Одоо ингээд өглөө мөглөө ингээд хамтан дурхол энэ муу хоолсон байна. Хоолндоо дургу байна гэл. Энэ одоо энэ дэр мөрний физиологоос болж гин үү? Хоолндоо дургу болох ямар шалтгаанууд баг гэж байгаа. Тий яг ерөөхдөө адуун өөрөө бас нэг тийм жоохон биеийн болохгүй ч юм уу жоохон тавгүй байгаа адуу бас жоохон муу хооллоод. Энэ уяж хүч өглөө усвал хамгийн дөрөв моринохыг эцгийг харах хэрэгтэй байна л. Тэгээ жоохон эвгүй жоохон темирхүү байгаа адуун ч жоохон муу хооллоо л идэв ус. Тэгээ ерөөхдөө бас жоохон нарийнхан байгаад муу хооллоод байгаа шалтгаан бас хэдэн шалтгаан байж болно л доо. Хояндаа орохдоо жоохон тийм тарган ороод тийм дахил дээр чангарч гал арай нэг жоохон хүч гиц хоёр нь тэнцэхгүй ч юм уу тий. Арай жоохон таргандуу байгаа адууч бас нэг жоохон нарийсчих гаж жоохон тэгээд идэх тал байдаг. Тэгээ ер нь удаан дахилдаа бас морь жоохон ингээд тохилын жоохон их олон хийгээд ирэхээр бас жоохон чангаар биеийн чангараад жоохон нарийс гад идэх тал байдаг л та. Тэр болгоно чи одоо өдийдүүл жишээ нь нэг жоохон нэмнээ тончих жишээ нь тий. Хоройд нь болохгүй жоохон орой ажил дуусна оройн өвсөн тавихын өмнө сайхан хөтлж өргүүлээ биеийн жоо халаагаад ч юм уу тавьчих мөр арай илүүдэд онцд. Жоохон чангараа за миний мөр жоохон чангарчаал байна да. Арай жоохон чангарах гал байна да гэж байгаа мөргөл. Жоохон зөөлөн хөнгөн нэмнээ тавиад оноод байвал арай жоохон сулраад нэмнээ таварч мөрч суларч байгаа шүү дээ. Тэгээ бас арай хооллох нарай дээр байгаа л хэд. Эрэндээ яг уяач бол өөр их саргаар л үзчихлээ болт. Эрэндээ мөр жоохон нарийсах чинь жоохон хэцүү төвхтэй л та. Том болохгүй ерэн тэгээд үүр гидсэн тасарч гад нарийсаад байгаа мөр л наадам тоос үйтэл. Үнэхээр одоо тэг болохгүй байгаа тооморыг бол бас тэгээд тэр наадам үнчгэл хэрэгтэй ер нь бол. Одоо морь чинь тэгээд болохгүй багтан тэгээд хоол мотоо морийг болохгүй багтан тэгж мордуулж явуулснаас болж тэр морийн тлээ гэж уяс нар ярьдаг шүү дээ. Тэр чинь ерэн тэр хоол муу идээд байдаг ч юм уу тийм жоохон нарийсах галаас морийг нарийсаад байгаа морийг тэгээд уяач өөрөө дэвчихгүй оролцснаас болж тийм асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр үнэхээр бас нэг том болохгүй ингээд тийм байгаа тэгэл
тэр наадам үйлчлэх. Том болохгүй яг та адууд тавьчих нэстэн тань гүйлгээ буцаа барих ч тэр чинь болохгүй байхгүй шүү дээ. Дараах наадам гэж үйж байна. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. За өнөөдрийн бас нэг дугаарын сэдэв маань морины хоолны талаар ярилцах юм байна. Ер нь морины хоолыг хэрхэн яаж тааруулдгийг, бага насны адууг ямар хэдэн цагийн хоол үүдгийг маргааш нь уралдана гэвэл тийм ээ. Өчигдөр бол ингэ байж хат бол өнөөдөр сунгаантайгээд өглөө 4 цаг, зарим 6 цагт энэ мордоо барьж явах шиг байна л да. Ер нь бол хоол хоолноос л болчихж байгаа юм л да адуунаасаа их. Хоол нь хөдөлдөг бол тэгэл бүтээ идчихнэ их хоолтой жоохон тэгэл жоохон хаасч чинь тэгэл морноос яг тэр одоо тэдэн цаг гэдэнд яг хувсран даахтайгүй бол уралдааныхаа өдөр бол 1 цагаас 2 цагийн хоолтой л. Тэрнээс бусд нь бол тэгэл яг адуунаасаа л болж байгаа. Одоо бага насны адуу нийтлэгээр нэг одоо тэдэс тэдэн цаг хооллно гэдэг юм байх уу? Байхгүй ер нь бол тэгэл өөрийнх нь идж байгаа өөрийнх нь эзний хүч хоёрын юмнаас л сайн суллах хэрэгтэй гэж бас яриад байна л да. Энэ ямар учиртай вэ? Хоолтой холбоотой байх уу? Хоолтой биш надад чинь нөгөө их чангарж байгаа одоо нэг суллах хэрэгтэй. Чангарахгүй байгааг нэг бас чангалах хэрэгтэй. Хоёр ондоолдог. Бас говь нутгийн хоол, хангаан нутгийн хоол гэдэг мөрний энэ тэнд очиод уралдахад бас газрын гарц ургамлын нөлөө бол бас байдаг хөх тийм. Тийг нь хүн тоолтой газар хөнгөн ер нь хоолноосоо өснөөс л шилтгэлж байгаа. Ер нь бол тэгээд нөгөө хоол явж уралдаж байгаа уралдаан болохоор давхар үеийн морны уралдаан байдаг хгүй. Улсын наадмын энд бол манайхан бол янз бүрийн хоолны өөрчлөлтгүй яг эндээ байдаг болохоор нэг өөрчлөлт ордог. Яг хоол бүсийн наадамд яваад уралдах болохоор хоолны зөрүү гарч байгаа. Тэр нь болохоор манайхан чинь нөгөө давхар үеийн мөрч их хоол бахтаа уралддаг. Зарим дээр одоо ширгэн дээр идүүлэхгүй, зарим нь ширэг идүүлдэг гэж яриад. За ширх бол тэгээд догтохгүй хөнгөө хоол байхгүй одоо. Хотод нь санаал шингэцэн хурдан тэгэхээр өлөн байх одоо хоолтой байх хоёр их хөлсөөр шингэнээ алдаж байгаа шүү дээ. Тэр чинь адуу чинь нэг уралдах гад 25 км явахд чинь 3-аас 4 удаа 4-5 удаа хөлөрж байгаа шүү дээ. Дөнгөж мордоод гараад нэг хөлс нь гарчиж байгаа. Тэгээ эргэж иврээд дахиад цаашаа явж хахад нэг хатаад эргэж. Тэгээд эргээд явж хахад чинь нэг хатаад эргээд цаахаа хөлс нь тавьж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 3-аас 4 удаа хөлс гарч байгаа болохоор тэр чинь их хоолгүй болохоор чинь бүр үлдчихэж шүү дээ. Тэгэхээр тийм үлдүүлэхгүй маягийн дээр ширхэх мэрхэхээр бол нэг уян мөрдийг яг уралдах мөрийг бол хоолдог. Одоо бол мэдээж ингээд спортч тэр хоол идэх хоолтой байх бол маш чухал байдаг шүү дээ. Тамирчдад ялгаагүй бас тийм л. Ялгаагүй л хоолныхоо бариар зүтгэн маргааш одоо ингээд маргааш өглөө 19 цагт уралдаантай гэвэл тэр моринд оройн бас ямар хоол өгөх үдэн цаг амраадаг вэ тийм. Тий. Ер нь бол гүйцэд биэнд нь сайхан хоолдог мөрийг бол гүйцэд сайхан шингэн гэхэд бол нэг 5 цагийн өмнө уралдахаас 5 цагийн өмнө л барьсан байна гэсэн үг. 5 цагийн өмнө барихаар одоо яг уралдаад явах. Тий, яг шингэц юу хоёр нь яг таарна л гэсэн. Хөрөмжтэй таарна гэсэн үг тийм. Тий.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний өв соёлыг дэмжигч Asian Road компани. Тогтох жаргал маань өнөөдөр мордондоо ер нь ямар ажил хийх гэж байна? За мордоо өнөөдөр нөө машин тэрэг байхгүй аччихгүй болчихлоор энэ юу яачдаг юм одоо низаал юу өрөөнүүтээ нөө дээр нь сул дахиулаад байгаа шүү дээ өрөөнүүтээ. Тэд нартайг нийлүүлээ тэгээд өөрсдийнхөө зөнгөөр сайхан жилээ юу н өөрсдөө сайхан гараад яанаад нийлүүлээ дахиулчдаг явж бодчих шүү дээ. Манай уяачд ер нь бас мордоо бас сул дахиулаад байгаа харагдаж идэг. Энэ ямар ач холбогдолтой байна вэ? За сул дахиулах чи ач холбогдлын хувьд бол юу л да. Ер нь бас нэг зүгээр байхаас хамаагүй дээр л дээ. Тэгээд ер нь одоо хичээл сургуультай үе те одоо ер нь морины хүүхэд ер нь айгүй юу болчихлоо шүү дээ. Ховор олдохоо байцсан. Тэгээд тэр үед бол одоо нөө хүүхэд мөхөдгүй үед бол одоо тэгээд сул дахиулж явах зүгээр л биеийн жилийг гаргаад биеийн жилийг гаргаад те бас нэг хоорондоо юу яагаад нэг одоо хүүхдтэй бүтэн амьсгаа үзэхгүй ч гэсэн бас нэг яг гиз юм хөдлөө тэгээд яагаад юм бэл. За тэгвэл одоо ингээд өнөөдөртөө сул дахиул хийхэд эмчгэн байна шүү дээ тий. Энэ өрөөнүүдтэйгээ нийлүүлээд яачдаг юм. Сайхан өөрсдөө биеийнхаа жилийг гаргаад яанаж. За уяачин эрдэм нэвтрүүлгийн маань энэ өдрийн бас зочдтойгоо ярилцах үндсэн сэдэв маань энэ уралдах морины одоо өмнөх өдрийн хоолны талаар ярилцах юм байгаа. За тэгээ та бас хоногийн хоол гэдэг зүйлийн талаар манай үзэгчдэд хурдан морь сонирхогчдод бас нэг сайхан зөвлөгөө хэлээч. За урд өдрийн хоол гэж морь тааруулах уу? Тэр үл юу л да. Ер нь олон хоног уягдсан морь ер нь сайхан чангарсан морь ер нь яг идэх хэмжээндээ л идэнэ. Тэгээд яг хасмаар морийг бол яг жоохон эртхэн тавиад эртхэн барихад хасаж байгаа л да. Тэрнээс үл зарим хүмүүс чи одоо бүр орой 50-гуудаа 2-3 цаг идүүлээ. Тэр үл айгүй бас жоохон хор хөнөөлтэй л дээ. Нөгөө хоолоо шингээх хугацааг нь уртсгаад л тэгж л одоо зуны тийм хол тавилттай газар мазар бол яахгүй бол тэгж нэг 2-3 цагаар идүүлээд яах вэ? Одоо энэ том наадамд бол хэцүү шүү дээ. Тий. Тэрнээс л зүгээр хасмаар жоохон юу санагдвал жоохон эртхэн тавиад эртхэн бариад тий яг идэхээр цагийн хувьд бол өмнөх хийжсэн нарийн нийдүүлээд жоохон эртхэн барь зогсоогоод л жоохон эртхэн шингээвэл арай дээр л тий. Тэгээд тэрнээс үл тэгж учиргүй ганц 2 цаг идүүлж мордуулна гэж байхгүй шүү дээ. Морины хоолыг бол. Тэгээ ер нь бие зэгцэрсэн адвал идэх хэмжээндээ идэл том нас бол ялангуяа тэгээ бараг явтал нь идүүлж ирэл зүгээр дээ их мөр зориулт. Их мөр чи үдээс хойш морддог. Тэгээ яг нөгөө талуунаар мордоо яагаад гэдэг шүү дээ. Бага насны адуун дээр хоолны хувьд бас арай ялгаатай байх. Ялангуяа дааг бол одоо сүүтэй дааг, сөнгө дааг гэдэг бас ялгаа бий байх тийм ээ. За дааг бол тэгэл ер нь бас нэг их гасаад байдгүй шүү дээ ер нь. Сайхан чангараад зэгцэрсэн явдлаа нөгөө давхлаа үтцсэн дааг бол тэгээд нөө сүүтэй сүүгээрээ яачдаг бас нэг учиргүй өөрөө чи хэдээд байх. Тэгэл ер нь тэгэл болчтой шүү дээ. Их айхтар хасаад ах шаардлага ч байна. За бас нөө уралдаан зохион байгуулж байгаа газар нутгийн онцлог гэж бас хоолнд бас нэлээд чухал байх тийм ээ. Ер нь та мордоо гэдсээ шонохдоо ер нь ямар хуу газрыг сонгож хондгоо ямар өвстэй газар байвал зүгээр. За яг сайхан нарийн хялган ногоо өвсөл байвал зүгээр л дээ. Бас нэг таан хүмүүл орсон юу хэцүүлтэй газар одоо энэ урагшаа яах юм бол ер нь хэцүү гэж ярьдгийг очиж уралж үзээ. Гол тал руу явуул тий. Хүн толтой тий. Тэгэд манай энэ хангаа газар мазар бол ер нь тажгүй айтайхан шүү дээ. Тэгэхээр нийтүүлээл тэгэл. Одоо үл аврын морд бол яг одоо энэ бэлтгэсэн одоо пресэлсэн өвс
идэж байгаа. Ер нь одоо та одоо жишээ нь нэвтрүүлэгт оролцож байгаа морьдонд хоол бол одоо ер нь ямар хөө хэмжээнд өгж мордуулна гэж бодож байна. За яг хөө тэгээ идэж байгаагаар нь идээд яг хөө хашаанд байгаа адуу бас жоохон нөгөө зүгээр согсоо идээд байгаа болохоор шингэц жоохон юу л да. Тааруу байж магадгүй л дээ. Тэгэхээр бас нэг жоохон иддэг. Манай энэ хэр азар мазар бол хамаагүй идчих. Энэ нэг л хасчил мордуулаад. Эрт барих нь шүү дээ. Тийм, эртэл барьж хасна гэдэг чинь бол ер нь тийм л юм л да. Зөв. Тэрнээс л учиргүй нэг ганц 2 3 цаг идүүлээд том насны адаг бас нэг өвлийн цагийн 16 17 км ч бас зайтаа орно шүү дээ. Тэгж л хамаагүй яаж болохгүй л дээ юм. За морины одоо хурдан морины яг голчлон идэж байгаа хоол хүнсийг бол одоо өвс. За бас солоом өгж байгаа харагдаг зарим байж. Солоомны талаар та бас юу хэлэх вэ? За солоом одоо жоохон оройтж орж ирсэн даахтайгүй. Одоо жоохон тамир тинкэмото шүтлэн бага насны адуунд л зүгээр. Том адуунд бол ер нь димэйл юм болоо гэж бодсон шүү дээ. Ер нь хүч мөчийн чөтлөхгүй. Хүчин намраад байхгүй ер нь л таргалчих гэдэг. Тийм бил. Бага адуунд л зүгээр л дээ. Зөв. За бас манай нэвтрүүлгийн манаас ивент гэж байгууллагын бас нэгэн сайхан бас оролцогчдод бүргээрээ гэсэн юм гарын биелэг байгаа. Энэ Мимо гэдэг супер Мимо гэдэг байгалийн бас сайхан олон төрлийн сайхан эрдэс өдсүүдийг агуулсан ийм одоо бэлтгэл байгаа эрдэсийн бэлтгэл. За энийг бол одоо Mineral of Mongolia гэдэг компаниас бас нэвтрүүлгийнхээ уяачдад хардуулж өгөөрэй. Уралдах морьдонд хэрэглээрэй гэж байгаа. Энэ бол одоо нөгөө морь бол одоо хөлсөөрөө бас эрдэсээ их алдаж байдаг тийм ээ. Тэгээд бас шороо энтер хамчих гад гэдэг нэг тийм асуудал байгаа шүү дээ. Тэднэрт их тусдаа ийм сайхан бэлтгэл гэж байгаа маа. Зөв. За ер нь манай холын заа уралдаа юу чинь бас нөгөө шингийн их алдна. Шээсмэсэр бас шингээ алдаад эрдэс бодсоо ер нь дутагдал жоохон орох талтай шүү дээ. Тэгэхээр бас нэг ийм бүтээгдэхүүнүүд бол ер нь сайн л та. Би бас зарим ийм энэс арай өөр мөр өгжил байсан. Тэ. Бас нэг шороо идэх мэт юу мунаас сэргийлэх юм бэл. За ингээд одоо манай нэвтрүүлгийн оролцогч тогтох жаргалтайгаа өнөөдрийн бас нэвтрүүлгийн гол сэдв болох морины уралдах өдрийн хоолны талаар сайхан ярилцлага хэлээ. За бусад уяачд маань бас энэ талаар та бүхэнд ямар зөвлөгөө, ямар ярилцлага хийх хамтдаа сонсцгоё. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгээмэн. За шинийн 3 өнгөрч байна. Өглөө одоо сунгаатай. Манлаа бас морьдохыг эцэг ирнэ босч харж байгаа шиг байна тий. Тий. Одоо нөгөө өглөө босч одоо морьдны эхний тахвал бижлис тахвал баригдаж байгаа болохоор яг эхний бүдүү адаанууд бол бас бага адааныг бодвол гайгүй л дээ хаал гэдсээр. Яг эхний тахвал болохоор бас дэлээ тахвараас ганц нэг энэ хаалын жоохон хас чөнгөрөх мордолно. Тий. Дараагийн тахлаас гайгүй. Гайгуулч та нэг форумд ороод нэг хаал гэдсэн сайхан жигдчихэл тэгээд гайгуулч та. За өнөөдөр нь таны морьдондоо бас ганц 2 морь босно барина гэхээр нь бидний бас дагаж болсон шалтгаан өнөөдөр бид нэр нийт үзэгч залуу байж та морины хоолтын талаар бас мэдээлэл өгч утсан. Тэгэхээр та бол энд ийш тийшээ ер нь явж их олон наацсан. Өнгөрсөн жил ихэд бас хот руу явж их байсан. Хангай газрын хоол, говийн хоол гэл одоо ер нь моринд гиз их ялгаатай байдаг гэсэн тий.
Тэгэхээр ер нь одоо говьд очлоо гэхэд таан хүмүүлэхтэй хүн тоол хангаар руу ер нь яаж холох юм? Морины хоол их солигдохоор одоо яах хэрэгтэй бол? Тэг ер нь бол нутгийн хатааны өвсний онцлог хэм бэлээ. Тэг ер нь говьд чадвар бол бас морины хоол бас их тачирхаа өвс багтай юм шиг мөртлөөс бас их хүн тоолтой. Тэгээд тэр мөрийг бас анхаарч холж авахгүй бол бас хоол нэгтгэхэд байх. Хангаа газар руу ч юм болохоор нарийн халгандаа өвстэй их өвстэй мэг бас морины хоол их ахтар татаад байж бас болдгоо. Тэгээд энэ гэдэг өвстэй хоолндоо тааруулж холж авахгүй бол бас хэцүү шүү. Бас шингэцээс хамаардаг шин. Тий, ерөөсөө тий. Нарийн чигтэй өвстэй газар бол бас юу яах юм бол хоол нь багтчих гэдэг ш хангаа газар хоол. Говийн хоол бол ерөөсөө тачирхан харахад л өвс багтай мөртлөөс гэдэж байгаа хоол нь их хүнд байдаг бас их хүндтэй цаг гаргадаг ш. Хүмүүс чинь дүүрэн сайх идэх мөртлөө хөнгөн сэтгэлтэй адуугаад шүү дээ. Уян дээр айгу зогцоол тогтож өгдөг. Тим адаг юу нь яаж олох хэвтэй вэ? Сайхан дүүрэн өгчих гэхээр хоол нь бас ихчих гэдэг. Жохон хасчих гэхээр өөрөө холигцоор байгаа тайчаад идэг хүмүүс басаа тий. Тэрийг яах вэ? Энэ нь холиход идэг хүмүүс бол энэ идчихлээсэн л дээр тий. Тэгээ өөрөө тий. Энэ өөр яхад тогтохон болчвол хаалн дүүрэн бол морины ягаад тахгүй л та гэцэг яваад байхгүй. Тэгээ хаал багтаа болохоор халаагүй л. Тэгэхээр морины хоолтын талаар бас үнтэй зөвлөгөө өөр юм бас мэддэг житгээс хаваалцсан. Буйн тогтох манлагадаа баярлаа. За тэгээд морийнхаа зэг бас хараад барих мөрөө бариад зармийн өндрөгөөд бүтэн мордуулсан маргааш цунгаад бас амжилт хүсье. За Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани.
Буян тот ямар компаниас зохион байгуулж байгаа уяач иргэдийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт гадууны хоолны тухай. Энэ манай дээр үеийн хөгжүүд бас ярьдаг дээ. Энэ уралдах гадууны урчны хоол мол гэл. Энэ насны адуунд энэ хоолно гэж энэ одоо өвөл зуны юм дээр ямар хөө юм бэ? Яаж хоолдгийг? Ер нь яг одоо улсын наадам гэдэг ярих юм бол их насны мөр эднэр бол одоо бүтэн хооллол мордож байгаа шүү дээ. Бол одоо өдөр их насны мөр бол ялангуяа нөгөө улсын наадамч өдөр яг хэд халуун наранд морддог тэгээд явал аль болох хоолыг төлхөө өгөөл яахгүй л хоолоор бас яагаад гэдэг. Хоолоо хадгалах гэл адууч үгүй яг ингээд одоо яг тэр мөрөнд одоо нэг юм их насны мөрөнд тэдэн цагийн хоол өгнө азарганд тэдэн цагийн хоол өгнө гэсэн бас яг юм байхгүй л. Тэрнээс чинь тэгэл нөгөө бас нөгөө адуу хоолоо тогтоох адуу бай тогтоохгүй адуу нэгэл тэрнээсээ шалтгаалаад бас л тэгэл янз ингээл 1-2 цагийн зайтай л зөрөөтөл барьдаг л да. Тэгэхээр бол одоо бас яг ингээд яг тэдэн цагийн хоол өгдөгөө гэд хэлж бол болохгүй. Тэгээ нөгөө уралдах мордны цаг нөгөө яаж таарж гинүү тэрэндээ тохируулаад яадаг. Ер нь бол нэг бага адуу. Ер нь бол нөгөө одоо адуу гэж нөгөө барьснасаас хойш 5 цагийн ард дээр бол ер нь хоол нь шингэж магадaltaй гэж үздэг л тийм. Гүцтэн хоолно гэдэг нь одоо ямар өтөө нь одоо энэ. Тэн хоолно гэхэр ч одоо юу яа л гэж юу. Одоо ямар ч барьж мэрэхгүй тэгэл одоо шүнж идүүлэл ярьж байна гэсэн. Тэгээд өглөө одоо нэг 8 цаг ч юм уу 9 цагт барьдаг байх юм бол тэрэнд нь яг бариулаад хонуулна. Азарга адууд одоо өглөө эрт мордж уралж байгаа адуунуудад хоолны яг таруулах. Азаргыг бол ер нь жоохон хоолны хасаалмаар яадаг шүү дээ. Би нэг янз л үгүй тэгээд одоо халзаа азаргыг бол нэг 21 7 8 гэж тавиал нэг 2 юм уу 1 өнгөрөг бол барьчдаг шүү дээ. Тий. Халдаач бас өөр их эдэмхийлтэй. Одоо суурга хоол байна бас эдэмхий. Бас хэл хоолыг бас сайн яахгүй л ерөөсөө тэгэл юу яахгүй гэдэг шүү дээ. Амархгүй. Зарим одооч бол нэг унтаж мунтаа сэрүүлдэл хээр азаргал бол арай юу. Тийм бас хөнгөвчр барихтай бас идэхтэй бас тийм бас хитэдэх юм баг. Энэ тийм хоолндоо сайн байна гэдэг нь сайн уу? Тэгж идэж байгаа бол хоолндоо сайн байна гэдэг чинь тэгэл ер нь одоо бяртай байна л. Бяртай мал арай хэдэн иддэг шүү дээ. Тийм. Бяраа нэг юмнаас арай онцгой төрсэн малнууд арай нэг идэж мэдж байгаа нь арай шунагдуухан идээд байгаа харагдчихдаг шүү дээ. Тийм. Манайхан ч бас одоо дээр ярьдаг л та хүмүүс одоо говийн хангаа газрын хоол гэдэг. Ер нь ингээд говь нутагт очиж уралж юу юм гэдгийн хоолны талаар зарим говийнхан бол ер нь их ярьдаг шүү дээ. За одоо хангаа нутгийн уяачтай бол уяат нь уралдахгүй хоолтой нь уралдана гэж ярьдаг шүү дээ. Тэр талаар таны бодол юм. Яг говийн нөгөө таантай юу гэж чинь манай ахны адуу бас иддгүүл идсэн ч бас жоохон яагаад гэдэг. Гэхдээ их говийн хоол чи хүнд хоол юм л шүү дээ. Шингэж өгдөг. Яг ингээд багдчих юм болов гэд хамаагүй идүүлж бол бас болохгүй юм шиг байна. Тэр чинь актер нөгөө хүнд тийм шингэдэггүй хоол юм шиг үү. Чанартай хүнд. Жоохон яагаад татуухан төвлөрдүүлж гээд хоол шингэхгүй л магадгүй юм хөл санагдаж шүү дээ.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. За өнөөдрийн одоо нэвтрүүлэгт оролцож байгаа Монгол улсын мандаа яач Батхуугийн уян дээр ирсэн байна. За өнөөдөр бол одоо их давхилын өдөр одоо өнөөдөр мөрдөндөө ер нь ямар ажил хийв, бормороо дахиулах шиг боллоо тийм ээ. Цэвдэр мөрдөндөө ямар ажил хийв? Өнөөдөр их сунгаа боллоо. Тэгээ бормороо сая 6 км гас 6-7-гийн хооронд 6 гаруй дахиулчаад байж. 50 дээр мөрөөж сонгочаад байж. Хоёулынгийн дахиулчаал. Монгол морд ер нь дээдл нь ер нь хэдэн километр цагийн хурдтай явдаг. Хүмүүс тэрдээ явлаа дээр үед нэг монгор далтаа явж исэн л гэдэг одоо үнэн ч юм уу яг одоо ер нь нэг багцаа нэг тэд дундаж ихэд ер нь дээхний үеийн мордыг одоо сонголын дээрдүүч юм бол бас хурднаар үржүүлж авсан болохоор мэйл зээл өндөртэй явдаг. Тийм багтмууд ер нь бас 50 мавтай тэгээд 47-8-аас 50 хооронд яваад байдаг шүү. За өнөөдрийн бидний одоо үндсэн нэвтрүүлгийн одоо юу бол одоо зураглал бол үндсэндээ бараг дуусч байна тийм ээ. За одоо ингээд сүүлийнхээ сунгааныг хийгээд авлаа. За нэг л одоо нөгөө жолоочор бол бүхэл хараандаа хийгээд авлаа гэдэг шиг одоо бүхэл юмдаа ер нь сунгаад одоо нэг үзүүрийн 3-4 хоногийн ажил байна да тийм ээ. Уралдаан болтол одоо 3-4 хоногийн ажил байна. Энд ер нь ямар ажил хийгдэх вэ? Ер нь одоо актер идэлч гэсэн одоо миний хувьд бол мөрдөө унтсан баахан такуулцсан сунгацсан. Одоо ер нь жоохон амраах маягтай. Жоохон амраар нь дэж байгаа үзүүдээр нь жоохон чангалал ер нь уралдан да. Одоо тэгээд өнөөдрийн бид нэг өдөрт бол нэг үндсэн сэдвтэй байгаа. Өнөөдрийн гол сэдв бол моринд ер нь хамгийн одоо савьята морь байлаа гэхэд хамгийн сүүлийн одоо уяачин бас нэг гаргадаг нэг юм бол одоо нөгөө хоол шүү дээ тийм ээ. Азраг морь хоёрт ер нь хитэн цагийн хоол өгдөг. Та ер нь хоол татдаг хүн үү? Тавьдаг хүн үү? Аль эсвэл одоо ер нь ямар байдаг юм бэ? Тийм уйснаас орчны хоол гэшээ тэгээд орчны хоол мэдээж хамаатай тийм ээ. Бас зууны бас 50% бас хамаарна. Тэгээ ер нь яг их морьзаар соёлонгоос дэш морьдыг актер хоолыг татдаг үү дээ. Тий, ер нь тулгаал өгчөөл. Одооны яг боодлын үүс хүмүүс болохоор бас яг зогсолтын жоохон зогсоон л та. Зуны морьд бол яг бас жоохон билийн үүс идэх юм ч тийм ээ. Зогсолтын жоохон тааруулаад тэгээд. Актер соёлонгоос дэш соёлын ихнээс азраг хоолыг нэг татдаг бай. Шүн одоо зарим мордох жоо маргааш мордно гэж жоохон шүн хоолж байгаа цагаар тастаж энтер өгөөд идэх юм ямар ч юм бэ? Тэгж өгдөг та. Ер нь бас яг амрааж марах гэж ер нь жоохон хоолыг хорих гэж бас тасцдаг л да тийм ээ. Тэг би ер нь актерыг тасцж масцдаг ер нь л. Тэг багадууг бол яг тэгэл тасцдаг. Багадууг ер нь хичнээн цагийн хоолгодгийг яагаад гэхээр тааш одоо улсын баяр наадмын хязаалан төрүүлсэн шүтлэн төрүүлсэн даагарыг дууссан. Бага насны адууны хоол ер нь ямар шуухан байдгийг ойроос уралддаг бас хөлийнхөө одоо хурдан дээр уралдчихдаг гэдэг юм уу одоо ер нь яадаг. Тийм даах шүтлэн хязаалаад бол ер нь бас жоохон хоолыг бас бүдүүн мөрдөг бодож жоохон арай татна л да. Тийм даалангаа даагам госрон даагам бол бүр татдаг тийм ээ. Арай баг зэрэг татаад хэрнэ. За хязаалан одоо жишээлбэл хар хүрээ улсын наадамд шүтлэн хязаалаа хоёр дараа төрүүлсэн. Яг хэдэн цагийн хоол өгсөн юм бол болох юм. Гээ хязааланд нь бол хоол нь хориогүй шүү дээ. За тэр тийм хязааланд орой тавиад л өглөө бариад л авсан. Тийм шүдлэн бол татсан жоохон. Шүдлэн бас нэг арай жоохон татж байгаа тавьсан. Бороотой байна, нартай байна хоёр бас ялгаатай байж мөрдийн хоолн дээр. Тэгэлгүй яах вэ тийм. Бороотой бас дууран мууран ялгаатай л. Бас энэ жоо бороо орсон үед ч бас их хэдэж олон чихтэй үс чих гээд идэг ш тийм ээ. Тэр үед бас жоохон тааруулж тавихгүй бас настай үеч даг хоол хасаад хэрэггүй хаа актер. Их мөрдийг бол. Бороотой чихтэй үсийг мөрдч бас актер идэх гээд идэг ш бас. Одоо ингээд утгаар ер нь уяачид бол одоо сүүлийн үед нөгөө улсын бүсийн уралдаан гэсэн. За яг улсын наадмын дэвжээ бол одоо нутаг нутагт бас зорин ирээд улсын наадмын дэвжээнд оролцдог. За бусад үед нь бол одоо нөгөө хангайд бүсийн уралдаан болно, өмнө говьт бүсийн уралдаан болно, Хөвсгөл аймагт болно. Ер нь өөрийнхөө хувьд хангаар их явж наадаж байв, говь руу явж их наадаж байв. Ер нь энэ хоёрын хоолны ялгаа ер нь юу гэдэг юм бэ? Төвч дайлалын л наадсан. Тий. Баруун чийж явсан, зүүн чий Сүхбаатар руу ч явжсэн. Дунд говь руу ч явжсэн. Ер нь бас зөрөөтэй юм билэ. Тий. Ер нь бас говийн хоол ч бас
манайх нэмэр энэ хоолыг бол жоохон хүнд юм байлээ. Тэг жоохон говийн хоол малан дээр очих юм бол жоохон татчих яхаар юм. Хангаа газрын хоол бол арай гайгүй үүсэн жоохон бүдүүн болоод ирэх. Гайгүй. Энэ говийн хоолыг жоохон татгал ирэх. Жоохон татмаар юм байл. Тий. Манай энтгийн хоол бол гайгүй. Морины хоолны талаар их солигдно бас ийш тийш. Ер нь бол тэгээд бас уяснаас орж ины хоол гэдэг тэр бас аюултай ч тийм ээ. Тэгээ хоолны эвгүй газар очих юм бол бас тэгэл мөр тавхил нөр болоод ухраад л тийм ээ. Гиз гүзэн хөдлөөл яваад гэнэ. За ингээд үзэгчдээ өнөөдөр би та бүхэндээ үндсэн сэдвийн хүрээнд морины гиз хоол тааруулах, хэрхэн тааруулах талаар одоо бас сайхан ярилцлаа. Тэгээд одоо сүүлийн үед ч одоо ер нь бол манай уяачдын зүгээс бол одоо бид нарт хандаж сургалтын нэвтрүүлэг хийгээч Монголын энэ бас морь сайн уяж байгаа залуучууд хэрхэн уйдгийг бэ яадаг юм гэдгийг одоо мэдхийн тулд олон мянган залуу уяачид бас энэ уяачд нарт ирж туслах хийсэн юм санал тавьдаг юм байна. Тэгээ энэ одоо хүсэл эрмэлзлийн дагуу бид та бүхэндээ хүргэсэн уяачийн эрдэм реалити цуврал нэвтрүүлгийн одоо ээлжид нэгэн дугаар ингээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайган Алтай групп